За сайн байцгаана уу сонсогчдоо энэ өдрийн мэндийг хүргэе. Шинэхэн бичлэгээр уулзаж яваадаа үнэхээр их баяртай байна. Энэ удаагийн бичлэгээрээ бид та бүхэндээ 19 настайтай халахын шоронгийн атманаар тодорч өдгөө амьд томог мэдэл яригддаг Чимдийн энх тайван гэгчрийн шорон дөнгөрүүлсэн амьдралыг уншиж хүрэхээр бэлтгэлээ. Бичлэг эхлэхийн өмнө сонсогчид маань YouTube суугаа subscribe хийгээд мөн бичлэг дээрээ лайк дараад комент хүчээд үзэхээ битгий мартаарай гэж хүсье. Таны дарсан лайк, бичсэн комент бүхэн бид бүхний дараагийн бичлэгийг оруулахад маш их урам дэмжлэг болж байдаг шүү. За ингээд олон даван үггүй хамтдаа бичлэг рүү орцгоё. 9-р ангийн сурагч С Баяр тэр үеийн атман Бацаан зөргөө худалдаад хүүхдийн колонд очсон бол өдгөө юм ерөнхий сайд нэрт атман гэгдэд явах байлаа. Хүний хөв тавилан гэдэг зөв буруу гэсэн салаа зам дээр байнга зогсож байдаг үлээ. С Баярын ээж тэрнийг оройгоор 10 дугаар анги арай чамаа гэж төгсгөөд зөвлөлт холбоод улс руу сургуульд явуулснаа С Баярыг атман биш ард түмний дарга болох гэрэл зам руу залсан байдаг юм. Яг тэрнтэй адил хов заяаны салаа замын ихэн дээр Хэнти аймгийн Өндөр хаан хотын 1-р 10 жилийн сургуулийн 8-р ангийн сурагч Ч энх тайван зогсож байлаа. Тэрээр 1-8 дугаар анги хүртлээр он сурсан. Зураг гайхалтай зурдаг бөгөөд Өндөр хаанда бололцоотой гэгддэг харцах Чимдийн ганц хүү Ч энх тайван найзаа өмөрөн өдгөө сахал гэгдэх ган болдыг хан Хэнти чуулгын өмнөх цэцэрлэгт худалж орхиод зүгтаасан байлаа. С Баярт Ч энх тайванд хэндэж дээрлэхүүлэхгүй гэсэн төрөлхийн шалруун зан төрөх байдаг юм. Энэ зан төрөх өөрийн салбарт амжилт гаргахад нөлөөлсөн болов уу? 7-р ангийн сурагч Ч энх тайванд худалуулсан сахал ган болд эмнэлэгт өглөөд хүргэгдсэн байлаа. Тэр үеийн шугамын радиогоор 1 цагийн зайтай 1-р 10 жилийн сургуулийн 8-р ангийн сурагч Ч энх тайвныг хаа байгааг хэлсэн хүнд шагнал өгнө гэж зарлаж байлаа. Гэмт хэрэг үйлдсэн хүү усанд хайсан чулуу шиг байдаггүй. Тэр үед одоогийнх шиг өдөр болгон гэмт зөрчил гардаггүй байсан болохоор нийгэм их хэмзэг байлаа. Энх тайван бэрхийн уурхайн досгоноос ирсэн нэгэн хүүгийн хамт Өндөр хаан хотод нэгэн танил найзынхаа илүү гэртэн нуугдаж байлаа. Тэр хүн хулгайн хэрэгтэй зүгтааж явсан бөгөөд радио сонссон болохоор дотроо энх тайвныг цагдаад бариад өгчихвөл миний хулгайн хэрэг зүгээр болох нэ гэж бодоод энх тайван чи наана байж вэ? Би гяс гарч хүнс цөглүүлээд ирье гэсэн байна. Тэгэнгүүтээ цагдаагийн хэлтэст хурж ирээд би тэр олдохгүй байгаа энх тайвныг чинь олоод өгвөл та нар миний хулгайн хэргийг хэрэгсэхгүй болохгүй гэсэн гэдэг. Ингэж он сурлагт нь энх тайван 3 жилийн хорих ялтай Сэлэнг аймаг дахь Даритын хүүхдийн колонд ирлээ. Хүүхдийн колон бол хэн нэгэнтэй хэрэлдээд байхгүй эр бяраараа хоолоо болж иддэг газар байлаа. 500 гаруй хүүхэд атманы төлөө өдөр шөнөгүй зодолтно. Тамираа тасардал зодолдож байж овгор атман болно. Энх тайвны нэг давуу тал нь сайн зодолддог байлаа. 5 хүүхэд хүрээд ирэхэд дунд нь бүжиглэж байгаа мэтэл чөлөөтэй зодолдоод дийлддэггүй байв. 300 гаруй хүүхэд энх тайвныг дарах гэж оролцсон ч дийлэлгүй хүлээн зөвшөөрлөө. Дарахны хөлд үж гэдэг хутгач гэдэг амраатай хамт Даритын колонд хүчирхэг гал бий болгосон юм. Энх тайвны гал Даритын хүүхдийн колоныг бүрэн хяналтанд авч хянагч нар юу ч хэлж чадхаа байлаа. Хүүхэд яргалсан амраа энх тайван хоёрыг хянахын нүхээр 300 гаруй ялтан хүүхдийг галуун цуваанд сууж үүрэг өгнө. Хянагч нар ирээд ялтан хүүхдүүдийг босгох гэж дийлэхгүй. Ялтнууд хэрвээ бид босох юм бол энх тайван сахилгаас гарч ирээд зодно гэдэг байлаа. Энх тайвны үг хууль аз хүчтэй байлаа. Хөөхд бүхэн арга ирлүүгээ захаа бичнэ. Тэр захааг нь амраа хэлж өгнө. Тэрээр хөөхдүүдийг өмнөө суулгаад аав ээж надад мөнгө явуулаач. Мөнгөгийн учраас өлсөж өгөх аюул дүртөөд байна гэсэн захаа бичүүлнэ. Хөөхдүүдийн арга гэрийн амжиргаанаас хамааран 50-аас 1000 төгрөг нэхвүүлнэ. Тэр их мөнгө зөвхөн энх тайвны харваанд ордог байлаа. Энх тайван өөрийн энэ байдалтай ирэмшин Хэнти аймагт байгаа найз нартаа би шоронгийн овгор болсон. Та нар хөнгөн хэрэг хийгээд хүрээдэр. Би та нарт наран дүмсэж үзээгүй гой хувцас, идэж үзээгүй хоол идүүлнэ. Энд жаргалтай байна гэх ухааны захаа ирүүлж байлаа. 300 гаруй хүүхэд энх тайван амраа хоёрын хороо монготод шажигнахыг сонсон амьсгалаад аран сууна. Овгорууд өөдөөс нь дэрсэлцсэн хэнийг ч хэвтэрд ортолцоод байна. Харцаар нь шорон хөдөлж байлаа л да.
Хожимо овгор товгор болсон нөхдүүд инх тайвны өөдөөс харж чадахгүй сууцгаадаг байсан билээ. Залсан хүмүүжүүлэх алба инх тайван амраа нарын ноёрхлыг зүгээр хараад суусангүй. 3 жил болоод инх тайван шоронгоос яг гарахын өмнө инх тайван худаг амраа тэргүүтээ 10 хүүхдийг ганц удгийн тийш илгээлээ. 100 гаруй хүүхдийн гомдол өргөдөл засангийнханд ирснийг цуглуулад байж. Зодуулсан хувцас хунраа дээрэмдүүлсэн, хутгалуулсан, хүчиндүүлсэн, тамдлуулсан гэдэг барагдахгүй их өргөдөл мэдүүлэг цугларсан байлаа. Харин энэ хэрэгтэй инх тайван амраа нар гимшгэн бүхэл шоронгийн оройд нь хүртэл явна гэж байлаа. Шүүхээс инх тайван амраа хоёрт 10 жил, дагалдагч нарт нь 5-7 жилийн ял өглөө. Инх тайван гал хамуудынхаа өвзөг дээр дурсаж яваарай гэж хөнгөн хотоолов. Нөгөө хідэн даргаасаа живтий хүртээд өөрийн хуваарь шорондоо атман болохоор явцгаалаа. Энэ үед инх тайвны аав чимэд ээж Ирава хүүхдийн иргэн ирлээ. Тэднийг нутагтаа хүүгээ хэрэгэд ирэхдээ хүүхдээ шоронд хоригдож байсан хар намхан ээж цэн сүрэн дуршлах судлахаар Ираватай уулзлаа. Ирава би ганц хүүгээ шоронд алдажтэй. Хүүгээ ганц удаг гэдэг айхтар газар ядарч зүдэрч байгаа ах гэж бодсон. Бүтэн жил суусан хүүхчүүд. Тэгсэн чинь хачин гой ганган тарган задгалан хүн гарч ирлээ. Миний авч ожсон хоол ундыг тоожж байгаа юм алга. Харин надад мөнгө өгөх гэлээ. Хэтэрхий өнгөлөг байлээ дээ миний хүү химэн ярьж. Ирава хүүхдээ ихэд ядарсан гэж бодож очсон гэн. Тэгтэл инх тайван Орос хороомон гутал дээр төрөй залган хос хилэн тансран өмөд самс. Английн Битлес самтлагын зурагтай подволк зөвхөн овруудал өмсдөг мянган харамлгай хазгаад уухан тавьж бугуунда италцаг хүзүүндээ алтан гинж зүүсэн байжээ. Харин чимэд гой миний хүү иржүү цугласан газар хиймэртэл яваа юм байна хэмээн дотроо баярлаж байсан гэдэг. Инх тайван амраа хоёр ганц худагт дээрэмдгийг нь дээрэмдэж, зодхийг нь зодож өнгөлөг бүхнийг дарамталдаг байлаа. Энэ хоёр залуугийн тухай яриа шоронгуудын жихэнд хүрч даварсан хоёр жаалыг байх газарт нь байлгана гэзгэж байлаа. Инх тайван дээрлэхүүж үйсэн олон залуус ментийн чангад хөлөө олжчихсан угдах бэлтгэлээ бацаасан байлаа. Ингээд амраа инх тайван хоёр мянган хулгайч ухаанаа уралдуулж овгор атман болдог ментийн чанга дэглэмтэй шоронд хөл тавилаа. Энэ цаг үед Монголд ганцхан чанга дэглэмтэй хорих анги байлаа. Ирээдүйд зодон зохион худаг шивүүг сахилга. 1 жилийн дараа гэхэд инх тайван амраа хоёр ментийн шоронгийн атман боллоо. Атманыг албан тушаал дагалдаж, инх тайван шоронгийн журам сахиулагчийн заалтыг гарт авлаа. Монголын шоронгийн түүхэнд 19 наснда журам сахиулагжуулсан хоригдол байхгүй. Одоогор бол компани тууцын дарга гэсэн үг л дээ. Ментийн хориг ангид алдарт атмануудыг өвг эцэг гэж хэлж болохоор гөлөн цэрэн дондог. Данигаан Дэмбэрэл хоёр 50 нас хэдийнэ гарчсан сууж байлаа. Мань хоёр зөвөр цоохгүй элдв хор найруулна. Энийг нь мэдсэн инх тайван мянган хоригдол өмнөөс суулгаад та нар аятайхан байгаарай. Аятайхан байхгүй бол бүгдийг чинь дагтаа болгоё шүү. Дагтааны дорчос болжмөр гэдэг шувуу байдаг юм. Дээр хийсэн дэрсэн шувуу болгоно. Та нарын эрен үе дууссан. Элдв хор найруулж наж могоодод байвал амтны эрдэнэ цуулган шүү гэж. Энэ нь хөнгөн шингэн болгоно гэсэн хэллэг юм. Гөлөн цэрэн дондог инх тайван амраа хоёрын эрен үе майндад ихснийг ойлгож байна. Ядарсан ялтан зодмар байгаа бол намайг зод. Задарсан хулгайчтай үзмэр байгаа бол Данигаан Дэмбэрэлтэй үздэй гэсэн гэдэг. Холгорууд баас хатвч өмхийгөө тавихгүй гэдэг үнэн юм да. Насаараа хамт нэг гал болж нэг тогооноос хоол идсэн хэрнээ залуу атмануудыг сумлаж нөгөөхөө зохиолох гэж л байдаг хэмээн ярьцгааж байлаа. Хожим нь энэ хоёр өвгөнд наранд гараад угаартаж өгсөн гэдэг юм. Нэг нь нөгөөхөө угаартуулах гэж байсан ч гэсэн яриа бас бий. Хоёр хөгшин атман инх тайвантай ойролцоо очих булгар бол амраа гэж үздсэн байна. Тэгээд амраа дээр очин хүн гэдэг муухай амтан юм да. Инх тайван та хоёрыг хүүхдийн колоноос хамт зовж яваа үсттэй. Тэгэхэд нэг мөх инхийг олжсоноо инх тайван шоронгийн оройд хүрлэе гэж бодоод байгаа юм биш үз. Бид ч яах өнгөрсөн үе. Чамайг тоон суулгахгүй байж болно доо гих мэтээр шурглаа. Хүний муу санаа өгдөггүй хойно энэ шургуу байнда туслаа. Тухайн үедээ аргам хөлөг амраа хэмээн хэлэгдэж байсан гутах хожид амраа инх тайвантай адилхан явж хаад намайг дээрлэхэд байна гэж дотроо боджээ. Үүнийг нь үл анзаарсан инх тайван мянган хоригдол өмнөөс суулгаж хаад хороомон гутлаа шижигнуулан өөрөг тавьдаг байлаа. Ингээд амраа хөгшин наж моогоонуудын шургуунд орж
Улаан буланд инх тайвныг уулзъя гэж. Уулзгаас өмнө нэгэн халаасны хулгайчаар инх тайвны хутгийг хулгайлуулсан байлаа. Ямар ч хар санаагүй инх тайван улаан буланд орвол амраа гиндүүлэн дарж сандлаар зөөхөн унгаад нүүрэн тус газарт нь 16 удаа шөвөгдöd гарч гүйсэн байна. Инх тайвны цус шүүрэн шанах шиг шүүрч байсан гэдэг. Энэ зодон инх тайвны нэр нөлөөг улам өсөглөө. Амраа дэглэм дээшилж авдрантын онцгойд очих орлов. Шинэ үеийн атманыг халахын шоронд 30 жил суусан Эрдэнэ очрын Батулга хэмээх өвгөн хулахаар угтан авахар зогсож байлаа. Аргамх хүлэг шиг игдэх амраа өвгнийг доолгүй зам тавьж үжиглэж оргисон гэдэг. Алтан саруулд янжуур хуглан татах өвгөн удахгүй энэ залуу намайг энэ шоронд хэн болохыг сайн ойлгоно гэснээр худаг амраа онцгой шоронгийн шургууг голдоо ортол мэдэрсэн гэдэг. Амраа ялнаасаа бууж ирээд байрандаа амрах гэж байтал хэн нэгэн ядарсан ялтан чи ландаг авахгүй юу гэж өдөн. Ландаг гэж даалхыг хэлж байгаа юм. Мөн амраа хамаа тамих байна уу гэхэд амраа шүдээ хавран чи мөн хизээ байхдаа надтай хан байсан юм гээд зохин унгаж үйшиглэж байтал хэнэгч нар гүйлдэж ирээд амрааг барин авч сахилгад 14 хоног шийтгэж орхилоо. 14 хоногийн дараа гарч ирээ зогсож байтал бас нэг ядарсан хулгайч амраа хамаа сони юу байна да гэсэн байна. Овгор хулгайчтай зиндар агсан дундуудсан амраа энэ нөхрийг зохин унгаж сахилгад 30 хоногтой онхолдлоо. Амраа иймэрхүү шургуугаараа хэд хэдэн удаа сожомонд онхолцсон гэдэг. Ядарсан хоригдлуудад ээлжиг хожоороо алдрашсан Батулга 100 төгрөг өгч амрааг өдүүлдэг байж. 3 сарын дараа амраа сахилгаас аманда маск зүгээд гарч ирлээ. Шоронгийн атман турж идснээ бусдад харуулах учиргүй. Нөгөө дээгүүр амраа дахиад нэг сахилгын акт авбал дагтааны байшин буюу гянданд орох болцлыг хангах байлаа. Тэрбэр хэний хороор сахилгад сууснаа саял ухаарч Батулга дээр очиод би унтмаар байна гэсэн гэдэг. Энэ нь намайг 50 байлгаач гэсэн гуйлт байлаа. Эрдэнэ очрын Батулга чигээрээ явсан овгор залууд шоронгийн хичээл дэг жаяг шоргуу гэдгийг төгс төгөлдөр заасан байлаа. За ингээд буцаад инх тайван руу орцгоё. Инх тайван мантын чангад өөрийгөө бүрэн гүйцэд хөлөө зөвшөөрүүлж дасарч чадлаа. Хамгийн гол нь зогсох хэрэгтэй. Шоронгийн атманууд яагаад алуулдаг вэ гэвэл зогсож чаддаггүй л байдаг шүү дээ. Ям лавг бүдүүн нар мандах лам зогтын хуу зандан бүгд л зөвшөөрчгöd байхад улам хариус гэрцгий бодлого явуулснаас л алуулсан түүхтэй. Инх тайван харин зогсож чадав. Тэрбэр мантын хөрөх ангид уйгурчин монгол бичиг англи хэл түүх судалж байлаа. Инх тайван хэл бичгийн ухааны доктор Цэндугайд уйгурчин бичиг ингэж дурлаа гэсэн захиа бичлээ. Өвгөн доктор чам шиг ингэж уйгурчингаар төгс бичдэг хүнийг би л мэдэхгүй юм байна. Чамд заах юм надад алгаа гэсэн хариу ирүүлсэн гэдэг. Энэ үеэс инх тайван Чингис хааныг төгс мэдрэх хүсэж эхэлсэн гэдэг. Нууц товчоог өдөр болгон уншиж ичнээгээр 10 дугаар ангийн шалгалтанд бэлдэж байлаа. Тухайн үед сансрын нисгэгч Жөгмөр Дэмдийн гүр аригч Монголд хамгийн их нэр хүндтэй бурхан шиг дахигдж байлаа. Инх тайван тэрэнд намайг шоронгоос гаргаад өгөөч гэсэн утгатай хүсэл төргүүлснээр шоронгоос гарах замаа нээсэн гэдэг. Залсангийн дарганаар сансрын нисгэгч гүр аригчаагийн ивэлд орсон инх тайван тэр дор нь халахын шоронгийн овгоор Симбигийн нэрвгийн хамтаар дэглэн бууруулж жирийн шорон руу илгээсэн гэдэг. Ингээд инх тайван 25 наснда онцайн хүмүүжсэн гэсэн үнэлгээтэйгээр хармаанда 10,000 төгрөгтэй хонхрын гих боорцогны шоронгоос соллогдоод өндөр хандаа иргэн ирлээ. Ирээд 10 жилийн сургуулийг эжнийгээр төгсөж конкурст бэлдэж эхлэв. Олон хүн инх тайвныг их сургуульд орж чадахгүй гэцгээж байлаа. Гэвч инх тайван 1 сар бэлдээд Монгол улсын их сургуулийн түүхийн ангид ганцаараа 15 оноотойгоор орж ирлээ. Чадвал намайг барь гэдэг кинон дээр Том Хэнкс чи яаж Люзианагийн их сургуулийн шалгалтыг давсан бэ гэж Ленортогоос асуудаг шиг инх тайвнаас хүмүүс яаж шалгалтанд тэнцвэ гэж асуусан. Ийм л сэрэг тоолгоотой хүн хувь заяаны ногоон гэрлэр гарсан бол сай дарга болох байсан ч юм болов уу да. Монгол улсын их сургуульд орсныхоо дараа инх тайван 8 очин болсон. 1990 онд тэрний байгуулсан цагаан шунхар холдинг нь 60 машин зөвлөл холбоот улсаас оруулж ирснийг сандаг юм. Хинтийн бүх 8-ачид инх тайван дээр очино. Бүх арьс шир ноолурыг нь цааш нааш болгож өгдөг байлаа. Ингэж л инх тайван зөв замд орсон юм.
Төрийн шагналд ардын уран зохиолч урлагийн гавьяа зүтгэлтэн лавг сөрөнгөөс сэтгүүлч та ухаантай хүмүүс үү гэсэн асуулт асууж үлээ. Тэгэхэд лавг сүрэн зөндөө их алдаад зөв ухаарсан хүнийг ухаантай хүн гэж хэлэндэ гэсэн юм. 1996 оноос эхлэн Монгол улсад рекет гэдэг нэр томьёо гарч ирсэн. Яагаад энэ нэр томьёо гарах болов? Өмч хөвжлөлтөй алдаатай бодлогын гар гайгаар соцнийгмийн өмч хувьд шилжихдээ их толгойгоо алдсан. Авахаас бус эргүүлж төлнө гэсэн ойлголт монголчуудад байдаггүй байл. Тэр үр ширээ авахын тулд инх тайван тэргүүдээ нөхдөд банкны үр барагдуулах албыг өгсөн. Нэг сургууль төгссөн залуу өөрөө авъя гэд очиход зодоод явуулчихдаг байл. Харин Ландаг Батцэнгэлийг очиход өөр хандна. Энэ үеэс эхлэн рекет нэр томьёо гарч бизнесийнхэн инх тайванд хар буруу санааж эхэлсэн. Боингийн жаргал сайхан тэргүүдээ бизнесийнхэн хинтийгээс орж ирсэн инх тайванд 40 мянгатын хүүхдүүдэд дээрлэхүүлэхгүй гэж очиод буцах хүүсэн гэдэг юм. Шоронгоос гарсан олон залуус инх тайван дээр ождог жишг тогтоод байлаа. Эдгээр нөхөд мань нэрийг олон зүйлд ярьж ашиглаж байх. Инх тайванч сурсан эмийг сураар бож болохгүй гихчээр гээ батхүү, эмээс одон бэл жаргал сайхан зогт гэрэл, ажнаа бат эрдэнэ гээд бүх ил боосуудыг шоглох үедээ шоглоо байлгүй дээ. 2000 онд алдарт центр поинтын хэрэг гарч байлаа. Өнөөгийн өндөрлгөөс харахад улс төр бизнесийн томоохон бүлэглэлийн зохион байгуулсан хэрэг байлаа. Өнгөн талдаа зодон гэж байгаа боловч инх тайвныг зоригийн хэргийг гүйцэтгэгч инх сайхныг захиалагч болгох томоохон овирхой зөөж. Тэмж учраас Дамирингийн инх бод гэдэг нөхрийг Францаас авчирч байлаа. Гол гэрчийн үүрэг гүйцэтгэх ёстой энээр инх тайвныг гүтгэх ажлаас татгалцсан учраас цагдаагийнхан бууны нохоогоо цааш харуулсан. Хурандаа санжаа сүрэн дэ инх бод цагдаад ажилласан гэдгийг нь хэлээд улсын нууц задруулсан хэрэгээр шоронд орж байлаа. Инх тайван өөрийг нь эс зөргийн хэрэгт цагдаа нараа гүйтгэж байгааг олон нийтэд мэдээлсэн загталтаа хүчний байгууллагынхан намайг шоронд алуулах ажиллагааг хийж байна. Намайг хорлоод эс зөргийн алуурчин нас барлаа гэсэн улс төрийн захиалга жүжиг тавих нэ гэж бичиж байсан юм. Инх тайвны хоолнд хүртэл элдв юм хольдог байлаа. Авдрантын шоронд инх тайвны хоолыг идээд хордож дахир дутуу болсон хүнч бас бий. Мөн тэрнийг авдрантын онцхон хажууд чангийн шорон бий болгож бүх редтэй гэмт хэрэгтнүүдийг инх тайвны хамт хорсон. Гаднаас нь харахад хамгаалал зайтай харагдвч үнэн чанартай ариг хутах чөлөөтэй байсан юм. Яагаад гэвэл инх тайван зориулж бий болгосон учраас бүгд л тэрний үхлийг хүсэж байлаа. Ийм бузар санааг сэдсэн этгээд бол хууль зүйн дотоод хэргийн сайд өгөр нямд орж байлаа. Зөвхөн инх тайван хаширах гэж нямд орж өөрийн багын анд Уланбаяр гэдэг албан тушаалд нугасгүй дуртай этгээдэг хорих хэл идлүүлэх газрын дараагаар томилж байлаа. Тэр байтугай манай улсын томоохон компани захирал инх тайван алдаад өгөөч гэж хулгайч нарт хандаж мөнгө төгрөг амлаж байлаа. Энэ бүх хор найруулга хаанаас ирээд байгааг мэдсэн инх тайван ямар ч алдаа гаргалгүй байсаар шоронгоос гарч үлээ. Олон компани захирлууд инх тайван гарч ирээд өс онцонгоо авна гэж айж байлаа. Тэрээр нам гүмхэн найз нөхдийн хүрээнд амьдрахаар шийджээ. Инх тайвны удам судар хэнтийн мөрөн сумын том лам нар байсан гэдэг. Тийм ч учраас инх тайван өвөөгийнхөө дурцгал зориулан шадивлын хийд байгуулсан. Аав ээж хоёроо алган дээрээ бөмбөрүүлж гадаадын алил сан эмнэлэгт үзүүлдэг хүү байлаа. Нэгэн цагийн анд Амраага 1992 онд шоронгоос гарч ирэхэд нь ВАЗ 469 машин бэлэглэж сайхан амьдрах цаг болсныг хэлсэн. Амраа нь өдгөө дархан хотод хувийн компани байгуулж Жорж Сэрэнийн шиг хэрэг дөвөг хэрвээ шууганаас хол амьдрэх юм гэсэн. Хүүхэд байхдаа гаргасан алдаандаа гимшиж ухаажсан инх тайван сахал гам болтыг байнга дэмжиж туслаж машин дээрх хүртэл бэлгэлдэг юм билээ. Нутгаа гисэн сэтгэлтэй Чингис хаанаа шүтэж заримдаа өөрийгөө Чингис олгож мөрөөддөг болов уу хэмээн бодогдох цагаан шонхрын инх тайвныг хинтийчүүд үлгэр домог мэд ярьцгааж бараа сүрдэн хиймэр сэрэглээ гэж баярлах. Хүнд гаруу дуулаа загалмайлсан эцэг Дон Вита Корлено шиг гарын үсэг барих гэж зүтгэх. Хүүхэд байхасаа л хүмүүжлийн давалдалтай цагаан шонхрын инх тайвныг магтаж зарим нэг хүний алигрыг хөдөлгсөн байж магадгүй л дээ. Магтъя гэж магтсангүй. Манай нутгийнхан манай үеийнхэн мартдаг юм да. Хэмээн яриагаа дуусгасан 2005 онд энэ бичвэрийг бичсэн нэгэн эрхмийн бичвэрээс та бүхэндээ уншиж хүргэлээ. Энэ хүртэл бичлэгтэйгээ хамт байсан танд үнэхээр их баярлалаа.
YouTube руугаа subscribe хийгээд мөн лайк дарж комент бичээд үзэхээ битгий мартаарай гэж хүсье. Дараагийн бичлэгээрээ дахин уулзтлаа. Түр баяртай.